Сант Марл төвөөс хийсэн судалгаагаар нийт иргэдийн 81% нь манай улсад авилга түгээмэл үзэгдэл болсон гэдэгтээ санал нэгджээ. Харин авилгад хамгийн их автсан салбараар 1-р улс төрийн намууд, 2-р шүүх тогтолцоо, 3-р газрын алба, 4-р улсын их хурал, 5-р худалдаа авах тендер гэжээ. Мөн авилгатай тэмцэх ажлыг засгийн газар, мөрдөн байцаах байгууллага, хуулийн байгууллагууд хийх ёстой гэж дийлэнх хэрэгэд үзсэн ч тэдэнд ялангуяа улс төрчдөд авилгатай тэмцэх ямар ч хүсэл эрмэлзэл байхгүй гэж үзсэн байна. Түүнчлэн авилгатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн танилцуулсан судалгаагаар шүүх байгууллагад итгэх иргэдийн итгэл 17%, итгэхгүй 45%, эргэлздэг 17%, мэдэхгүй 21% гэж гарчээ. Шүүх хамгийн их авилгалд өртсөн байгууллагад итгэлтэй яриа зогсож байна. Үнэхээр ичмээр байна. Ер нь та бүгд итгэж байгаа 17% байна. Энэ итгэлийг алдахад маш ойрхон байгаа шүү. За шүүхүүд шийдвэр гаргахад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл юу вэ гэж. Нэгдүгээрт нь авилга албан тушаалтан, өндөр албан тушаалтан хамгийн их нөлөөлдөг гэж 41% нь хариулж байгаа. За мөн хоёрт нь найз нөхд ах トゥ хэлхээ холбоо хамаатан садан гэж. За 19% нь дээд чатны шүүгч нөлөөлтөө гэж. За нийтдээ судалгаанд оролцогчдын 18% нь шүүгч өөрийн шүүх хууль ёс зүйдээ баригдаж шийдвэр гаргаж байна гэж үзэж байгаа. Дээрх судалгаанууд хууль шүүхийнхэнд иргэдийн итгэх итгэл хэрхэн буурсныг харуулж байгаа үзүүлэлт юм. Тиймээс хуулийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэлийг сэргээх, улмаар авилгыг бууруулахын тулд хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах үүднээс авилгын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан шударга байдал ба олон нийтийн итгэл хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг авилгатай тэмцэх газраас зохион байгуулсан юм. Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2016 онд батлагдсан бөгөөд энэ хөтөлбөрт бас шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн шударга усыг бас хангана гэсэн юм тодорхой зорилтыг дэвшүүлсэн байгаа. Энэ зорилтын хүрээнд хуулийн байгууллагууд бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд нэгдэж чуулж байгаагүй. Ер нь бол тулгамж байгаа хүндрэл бэрхшээл юу юм бэ? Бид нэр бас хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, бэхжүүлэхийн тулд юу хэрэгтэй, олон нийтийн итгэлийг сайжруулахын тулд бас ямар зүйлийг бас хамтран хэрэгжүүлэх боломжтой юм бэ гэдгийг талаараа чуулгах юм зорилготой байгаамаа. Ер нь авилгатай тэмцэнэ гэдэг бол ганц авилгатай тэмцэх байгууллагын чиглэл биш ээ. Энд бол төрийн байгууллагуудын оролцоо хэрэгтэй, төрийн бус байгууллагуудын оролцоо хэрэгтэй. Иргэд өөрсдөө оролцож энэ авилга гэж чиг бол бид талсан зогсоон цаашдаа урьдчилан сэргийлж үгүй болох чиглэлээр л ажиллана гэж бодож байна. Шүүх болон хууль сахиулах байгууллагадх энэ авилгын асуудал нь бусад төрийн байгууллагыг бодвол харьцангуй ийм шатлан захирсан системтэй их тийм нэг талаар ярих юм бол их тийм битүү тийм байгууллагууд байхгүй юу. Тийм учраас өөрөө ийм онцлогоосоо болоод өөрөө их авилгын эрсдэл өндөртэй гэж тооцогддог. Ер нь ганц манайд биш, бусад улсад ч гэсэн. Нөгөөтэйгүр энэ байгууллагууд ч өөрөө ер нь авилгын гэмт хэрэгүүдийг шийдвэрлэхэд хувь зайг нь шийддэг байгууллагууд өөрсдөө. Тийм биз? Тэгэхээр өөрсдөө ямар нэг асуудалтай байх юм бол энэ яг тэр төрлийн асуудлыг өөрсдөө шийднэ гэдэг бол ёстой л тийм ээ? Үлгэрийн далаа болно шүү дээ. Тэр онцлогоосоо болоод эн чинь ер нь бол авилгатай тэмцэх үйл ажиллагаанд их тийм онцлог тийм субъект болж явдаг. Тэгэхээр энэ байгууллагуудын хүрээнд энэ авилгын асуудлыг шийдвэрлэхийн тулд бид энэ онцлогуудыг маш сайн харгалзаж үзэх ёстой. Энэхүү зөвлөгөөнөөр авилгын гэмт хэргийг мөрдөн шалгахад тулгарч байгаа асуудал олон нийтийн итгэл, албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэлт, хэрэг хаан шийдвэрлэх ажиллагааны явцад тулгарч байгаа хүндрэл бэрхшээл шийдвэрлэх арга зам, нэгдсэн үндэсний байгууллагын авилгын эсрэг конвенц ба шүүх эрх мэдэл, авилгын эсрэг эрх зүйн шинтгэл, цагдаагийн байгууллагаас иргэд олон нийтийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, итгэлийг ахиулах, дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа арга хэмжээ, авилгын гэмт хэрэг үлдэж хорхоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээдэд тавих хяналт, тулгамдсан асуудал зэрэг сэдвүүдийг хөндөж ярилцсан юм а. Анхан шатнаас шийдэгдсэн хэргийн 90% давзаалах шатнд ирдэг юм байна. Эрүүгийн хэргийн. За түүний тэр нь 1735 хэрэг ирсэн юм байна. 3 дугаар хуулиар. За шийдээд ирсэн шийдвэрийг хэвээр баталсан 714. 1735-ын 714-ийг нь хэвээр баталж байгаа. Энэ нь 41.2%. За өөрчлөлт оруулсан 511 буюу 29.5%. Хүчингүй болгосон 500 буюу 20.4. За энэ эрүүгийн иргэдэр шүү. Эндээс хүн юу олж авах ёстой юм бэ? Нэг
анхан шатны шүүгчний чинь мэдрэл муутай юм байна. Үгүй бол дав залах шатны шүүгтэр авилгал аваад энэ хэрэгүүдээ өчнгөө болоо засаа. Ингэж л бодож байна. Энэ та нарын мэдлэг усалтай холбоотой юм уу? Эсвэл тэр авилгатай ч холбоотой юм уу? Энд хариулт өгөх хэрэгтэй. Энэ онд бол гомдлын тоо буурсан байна. Иргэний гаргасан гомдлын тоо буурсан. За харин албан тушаалтнаас гаргасан болон шүүхийн ёс зүйн хорон шилжүүлсэн гомдлын тоо бол 110% өссөн байна. За энэ байдлаас үзэх юм бол шүүхийн ёс зүйн хорооны энэ гомдол шийдвэрлэж байгаа энэ олон шатал тогтолцоо одоо бас иргэд бол тэршээсэн байх одоо магадлалтай юмаа гэж одоо үзэж байгаа. За магадгүй одоо төрийн өндөр албан тушаалтнуудад одоо гомдлыг гаргах түүгээр одоо нөлөөлөх одоо бас ийм оролдого байхыг одоо бас үүсэхгүй өөрөө бас ийм эрсдэл бий. Авилгын хэмжээнээс давуул цалин тавих хязгаарч боломжгүй шүү дээ. Цалин нэмээ. Тэгэхээр одоо цалин хангамжийг бол мэдээ заавал нэмэх хэрэгтэй. Цалин хангамж муутай шүүгчүүд авилга өртөх магадлал өндөр. А гэхдээ цалин тэр нэмснээр 100% одоо авилгаас ангид байх бас бас тэр боломжгүй юм байна. Тэгэхээр яадаг гэхээр авилга авах тэр үйл ажиллагааг эрсдэлтэй болгож өгдөг. Өөрөөр хэлбэл түүнд тооцох хариуцлагын тогтолцоог хатуу болгож өгдөг. Ингэснээр одоо шүүгчид магадгүй тэр ёс зүйн шүүгчид тэр их өндөр эрсдэлтэй авилга авах уу эсвэл ямар ч эрсдэлгүй ажил үүргээ зүг үүсгээд цалингаар амьдрал явах уу гэдэгт бол сонголт ойлгомжтой тодорхой хэмжээнд энийг эрсдэлжүүлж өгөх ёстой байна. Тэгэхээр манайх болон одоо Унгар, Словак зэрэг улсууд бол нэг шүүхийн зөвлөлтөд хэд их мэдл төвлөрүүлсэн өөрөө хэн энд ажиллаж байгаа зүйл хамаараа шүүгчийн хараад эрсдэлд оруулах ийм байдал үүсэж байна. За тэгэхээр нэгдүгээр шүүгчийн одоо сахилгын тогтолцоо бол тогтворгүй байн 3 удаа өөрчлөгдсөн одоо 4 удаа өөрчлөгдөх төсөл нь бол одоо тодорхой хэмжээнд боловсруулах гэсэн юм байна. Тэгэхээр энийг тогтворжуулах юм шаардлага гарч ирсэн. Хоёрдугаар бол шүүгийн эрхийг зөвлөлтөд төвлөрсөн эрх мэдлийг задлах юм шаардлага. Авилгалд өртөх магадaltaй байгууллагуудаас цагдаагийн байгууллага бас нэлээд дээгүүр байдаг. Энэ мэдээж одоо албахаагч хүн одоо саяны өнөөдрийн зөвлөгөөнөөс бол одоо эрх зүйн байдал, цалин хангамж, янз бүрийн байдлаас болоод авилгал авч яах гэж ирж байгаа шиг байна л да. Гэхдээ нөгөө талаараа энэ бүхэн байгаа. Гэхдээ нөгөө талаараа албахаагчдын өөрсдийнх нь ухамсар واخгүй. Ухамсар ёс зүйн төлөвчлөөс шалтгаалж авилгал авч байгаа байдал байна. Бүгд одоо энэ авилгал авч болохгүй мэднэ. Авилгал авал ямар хуу ял хариуцлага хүлээх үүдээ мэднэ. Гэтэл авсаар байгаа шалтгаан бол ер нь тэр албахаагчийн өөрийнх нь төлөвшил, ёс суртахуун энэ байдалтай холбоотой. Банк томоохон аж ахуй нэгж орд газрын хувь эзэмших эрхийг бэлгэнд авах, түүнийгээ бусдын нэрээр шилжүүлэх, уг олсон эрхээр дамжуулж ашиг олох, эсвэл хувьцаагаа бусдаар заруулах, офшор дансанд байршуулах, өөрийн гэр бүл хамаатан садан найз нөхдийн нэрээр үл хөдлөхийн түрэнг хувьцаа лиценз худалдан авах зэргээр авилгын хэлбэр дүрсийг хувирах ажиллагаа ихэвчлэн зохион байгуулалттай явагддаг. Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор алдагдсан хөрөнгийг эргүүлэн авахд манай улсын хууль хяналтын байгууллагаас бусад орны хуулийн байгууллагатай мэдээлэл солилцох ажиллагаа шуурхай бус тодруулбал хууль эрх зүйн орчинд дутагдaltaй байгаагаас шалтгаалж алдагдсан эд хөрөнгийн байршлыг тогтоох боломж нөхцөл байхгүй. Цаашлаад алдагдсан эд хөрөнгийг эргүүлэн авах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. Гол толгомж байгаа юм асуудал бол хүний нөөц ер нь бол улсын хэмжээнд аймаг одоо орон нутаг бүрт одоо 1-2 эрүүгийн шийдвэр үүсгэж ажилладаг. За түрүүн би хэлсэн 19 онд одоо 17,000 гаруй ялтын этгээд хяналт тавьж ажиллаж байна. Орон нутагт 1-2 одоо шийдвэр үүсгэж байгаа. Энэ тохиолдолд ялтын этгээд бүртээ одоо хурж хяналт тавьж чадахгүй байдалч одоо үүсэх хандлагатай байж байгаа. Тийм учраас одоо хүний нөөцийн орон тойг одоо хангалттай хэмжээгээр нэмэгдүүлэх болж зайлшгүй шаардлага тулгарч байгаа маа. Албадлын арга хэмжээ бий болгох, за саад учруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг одоо нэмэгдүүлэх ийм зайлшгүй шаардлага байгаа. За дээр нь шийдвэр үүсгэгчний одоо их дийлэх цагаар зарцуулдаг одоо мэдээлэл цуглуулах энэ үйл ажиллагааг бол онлайн хэлбэрт шилжүүлэх, за мөн дэлгүүр төлөгчийг ерөн сургалтад хөрөнгө худалдан борлуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр бол оновчтой бүтцийг бол бий болгох ийм шаардлагатай байж байгаа. Тиймээс одоо гадаад улс орнуудад одоо хэрэгжиж байгаа төрийн болон холбог хувийн тогтолцоогоор шүүхийн шийдвэрийг үүсгэх эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай. Эсвэл
шийдвэр үүсэлд мөнгө олгох эрх зүйн орчин байх ёстой юу гэдгийг бол маш сайн энэ авилгын гэмтэргийн шийдвэрлэлд сөргөөр нөлөөлж байгаа олон шалтгаанууд байгаа юм. За боловсон хүчний асуудлууд байна. Дээрээс нь бас нэг хүнд өнөөдөр ногч байгаа эрүүн гэргийн тоо хэмжээ хит олон байгаа учраас магадгүй энгийнээр тайлбарлах юм бол сард 5 хэрэг мөрдөөд шүүгөө шилжүүлэх 20 хэрэг мөрдөх хоёрын хооронд чанарын ялгаа байна. Тэгэхээр зэрэг энэ дээр мөрдөгч нарын тоолон багс. Монгол улстай хүн амын болон байршил газар нутгаараа ойролцоо байгаа улс орнуудыг аваад үзэхэд бол 6 сая хүнтэй улс оронд одоо 1500 мөрдөгч ажиллаж байгаа шийдтэй. Тэгэхээр зэрэг энэ хүний тоо бол нэгт нөлөөлж байгаа. Хоёрт хуулийг нэг мөр ойлгох уу энэ эрүүг хуулийг төсөөтэй гэдэг зарчим байна. Тодорхой хуулиас болж байгаа энэ асуудлуудыг байна. Гэхдээ бид энэ хууль боловсруулах чиглэлийн байгууллагч дээр улсын хурлдээч тэр хуулийг бас аль болохоор дөрвөн шуурхай нэмэлт түвшинд оруулаад явж байна. Дээрээс нь түрүүний миний хэлж байгаа нэг юм. Энэ аль багштын бас хандлага ур чадвар дадсан арга барилаасаа бас салахгүй байх. За эргийг бас дотоод хөлмөг шалгах. Энэ өөрөө эргээ прокуророос буцах, прокуророос шүүхлүү шилжүүлсэн шүүхээсээ прокурорлоо буцах ч гэдэг юм уу. Ийм бас ажлын хариуцлагагүй байдлаас бол бас юмнууд бол байна. Энийг бол нуугаад явах уу. Тэгэхээр эргээд энэ асуудлуудыг бас түрүүний ярианы эхлэлөг очих гээд байна. Аливаа зүйлийг хийх гэж бол цогц байдлаар шийдэх хэрэгтэй байна. Хууль эрх зүйн орчноо бүрдүүлж ин аль багштай мэрэгшүүлж давтан сурах хэрэгтэй байна. Сайтар бэлтгэх хэрэгтэй байна. Эргээд эднүртээр бас хариуцлагагүй ажиллаж байгаа бол хариуцлага тооцох хэрэгтэй байна. Дээрээс нь ерөөсөө энэ хууль шүүх эрхэмтлийн байгууллагуудыг ажиллах бас хууль зүйн дэд үтц болоод төсөв санхүүгээр нь хангаж энэ зүйлүүдийн бас тэнцвэрийг хадгалж энэ хууль эрх зүйн чигт ажиллана гэсэн үг. За ер нь авилгыг бууруулах нь дан ганц авилгатай тэмцэх газрын ажил биш. Хуулийн бусад байгууллага болох цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагуудаас гадна олон нийтийн оролцоо хяналт ихээхэн чухал үүрэгтэй юм. За тухайлбал эрүүгийн эрх хян шийдвэрлэх тухай хууль заасан хариаллаараа авилга албан тушаалын гэмт хэргийг авилгатай тэмцэх газар шалгадаг боловч мөнгө угаах, хууль бус санхүүжилт, сонгуулийн санал худалдаж авах зэрэг хавсарсан шинжтэй бусад гэмт хэрэг хуулийн бусад байгууллагт хариаллагддаг байна. Тиймээс хуулийн байгууллагуудын уялдаа холбоо хамтын ажиллагаа авилгыг бууруулахад ихээхэн чухал үүрэгтэй гэдгийг авилгатай тэмцэх газрын дарга Даштаваа онцолж байлаа. Хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо хамтын ажиллагаа амьд харилцаа гэмт хэргүүдийг илрүүлж шалгахад шалган бодлоход чухал үүрэгтэй. Гэмт хэргийг шүүхээр хяналт шийдвэрлэхэд тохиолдлыг цаг алдалгүй цуглуулах хурдтай ажиллахыг нийгэм цаг үе нөхцөл байдал шаардж байна. Сүүлийн үед шалгаж байгаа эрдэнэ төлөв оюун толгой хөгжлийн банк гэх мэт манай улсын эдийн засаг томоохон нөлөө үзүүлж байгаа зарим хэрэгүүдийг шалгах явцад гадаад улсын хууль санхүүгийн мэдээллийн мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх зэрэг хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа боловч олборлтыг тэр бүрэн шуурхай олж авч чадахгүй байгаа нь олон нийтийн шүүмжлийг дагуулж байна. Ийм ус дамсан гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хяналт шийдвэрлэх, шийдвэр гүйцэтгэхэд гадаад улсын хуулийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах заашгүй шаардлага мөн тулгарч байгааг энэ дурдхан зүйтэй байгаа. Хилцүүлгийн хавцад хуулийн байгууллагын төлөөллүүд авилгыг бууруулахад өөр өөрсдийн байгууллагын хувьд ямар асуудал тулгамдж байгаа болоод хэрхэн шийдвэрлэх талаар маш олон санал сүлэмжүүд гаргасан юм. За тухайлбал шүүхийн байгууллагын цалин нэмэх, хүн хүчний хүрэлцээг сайжруулахад анхаарах ёстой гэж үзсэн бол цагдаагийн байгууллагынхан ажилчдын ёс зүйн асуудалд анхаарах ёстойг онцолж байлаа. Авилгын гэмтрэгт бусад орны хууль хяналтын байгууллагатай мэдээлэл солилцох, мэдээлэл авах, хамтарч ажиллах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн төрөнд шийдвэрлэх ажлуудын нэг болоод байна. Тиймд зарим тохиолдолд албан тушаалын хэрэгт төр нийтийн эрх ашигт учирсан хохирлыг эрүүгийн эрх хяналт шийдвэрлэх ажиллагаатай зэрэгцүүлэн, зарим тохиолдолд өөрчлөлт шийдвэрлүүлэх арга замыг эрэлхийлж байна. Авилгатай тэмцэх хоёр үндсэн чиглэл байгаа юм л да. Нэгдүгээрт авилгын гэмт хэрэгүүдийг илрүүлж гэм бурууг тогтоож хариуцлага хүлээх нэг, нөгөөх нь бол тогтолцооны шинжтэй арга хэмжээ авах, соён гэвэл хөрсөн сэргийлэх, хууль тогтоомжийг сайжруулах, ер нь бол тогтолцоог шударга байлгах талд нь, ил тод байлгах талд нь ганц авилгатай тэмцэх газар биш, бүх төрлийн байгууллагууд, хувийн хвшлүүд дэрвэхээр хөдөлнө гэдэг штэ. Тэр шиг ингэж яах ийм хоёр үндсэн чиглэл байгаа байхгүй юу? Та бас Монгол улсын үндсэн хуульд бас нэмэлт түвшинд орчлоо. Үүнтэй холбоотойгоор хууль зүйн дотоод хэргийн яамдаар бас шүүхийн хуулиудыг бас шинжлэх асуудал бол явагдаж байна. Бид бас тодорхой судалгаа хийгээд хуулиудынхаа боловсруулах ажлыг яг хууль тогтоомжийн хуулийнхаа дагуу хийгээ явж байна. Тэгэхээр энэ яг таны хүндэж байгаа энэ асуудлуудаас байхгүй болгох шүүхийн томилгоо
энэ цалин хангамж шийдвэр гаргах энэ хараат ус бие даасан байдлыг одоо нэмэгдүүлэх. За эргээд энэ асуудлыг нэмэгдүүлэхээс гадна бид шүүгч нарын энэ мэргэжлийн алдаа ёс зүйн алдаа дээр хариуцлага тооцож чаддаг байх. Энэ механизмыг л одоо бүрдүүлэхийн төлөө энэ хуулийн төслөө одоо боловсруулах гэж байгаа. Хуулийн байгууллагууд ойлголтоо нэгтгэх, технологийн дэвшилт дарах хэрэгслийг нэвтрүүлэх, албан хаагчдыг сургаж, чадахжуулах, мэрэгшүүлэх, ялангуяа олон улсын туршлага практикаас авч ажил болгох шаардлагатай байна. Эрүүгийн иргэн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, мэдээлэх, зааварчилгаа журмыг хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллаж түүнд одоо шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулах, шинжилэн боловсруулах, гэмт хэрэг зөрчлийг мэдээлэх, гэмт хэргийг илрүүлэх, нотлоход дэмжлэг үзүүлсэн иргэнийг урамшуулах, хамгаалах тогтолцоог бүрдүүлэх шаардлага байна. Гэмт хэргийн нийгмийн хор хөнөөлийг олон нийтэд таниулах, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн албан хаагчдын чадхыг нэмэгдүүлэх, өмгөөлөгчдийн хуулийн дагуу хууль эрх зүйн тусалцаа үзүүлдэг, ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцдог механизмыг бүрдүүлэх. За ингээд зөвлөгөөнөөс бусад орны хууль тогтоох байгууллагуудтай хамтарч ажиллах, хуулийн байгууллагуудад ажиллаж байгаа ажилчдын тоо цалин нэмэгдүүлэх, шүүгчдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, авилгын үйлдэлийг мэдээлэх шуурхай тогтолцоог бий болгох, хуулийн байгууллагууд хамтран ажиллах механизмыг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг олон зөвлөмж гаргаж холбогдох байгууллагуудад хүргэсэн юм а.